Тамгын газрын цай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгчдаа бүхэндээ хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт эрүүл мэндийн газрын дарга Бацангэл оролцоод байна. Ингээд танд өнөөдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн мэнд хүргэе. За тэгэхээр ковидын нөхцөл байдал яг өнөөдрийн байдлаар Тархуул аймагт ямархуу байна. За ойр бас энэ ковидын нөхцөл байдлын талаас мэдээллийг хүргэсэнгүү тийм энэ талаар. За, ер нь ковидын нөхцөл байдал бол одоо 12 сарын сүүлээр тийм ээ үндсэндээ бол манайх өвчлөлийн тохиолдол бараг 0 руу орж ирээд 2-3 өдөр бол 0 тохиолдолтой. Бусад нэг 10-аад өдрүүдэд нь бол нэг 5-10 те ийм тохиолдлуудтай байсан. Сая он гараад 1 сарын 1-ээс хойшоо бол өмнөх 12 сарынхаа сүүлтэй харьцуулахад өвчлөлийн тохиолдол огцом 3-4 дахин одоо нэмэгдсэн. За яг өнөөдрийн байдлаар ихэд одоо 329 хүн эмдэгт хэвтэж эмчлэгдэж байна. За тэгээд энэ 329 хүн маань одоо хаагур хэвтэж эмчлэгдэж энэ нөхлөр зэрэг халдвартын тасаг маань өөрөө 30 ортой шүү дээ тийм ээ. Тэгэхээр 30 орон дээр одоо өнөөдөр 36 хүн бүрэн поолны одоо ачаалттай ажиллаж байна гэсэн үг. За Шарын голын сумын эрүүл мэндийн төв дээр бол 29 хүн хэвтэж эмчлэгдэж байна. За Хонгор суманд бол нэг 20 хүн хэвтэж эмчлэгдэж байна. За оюутны автган гэдэг биднээс нөө сондөр өргөө оюутны байгаа шүү дээ. За тэнд маань 190 хүн хэвтэж эмчлэгдэж байна. За Орхон суманд бол 31 хүн эмчлэгдэж байна. За өчигдөр оройноос бол оюут толгой политехникийн коллеж дээр бид нар 70 орд дэлгэсэн. За тэнд өнөөдрийн байдлаар 23 хүнтэй. За ингээд нийтдээ аймгийн хэмжээнд 329 хүн хэвтэж эмчлэгдэж байна. За энэ хүмүүсээ хүнд хөнгөнийхэн зэрэгээр аваад үзэхээр бол өнөөдрийн байдлаар яг манай Тархуул аймагт бол маш хүнд өвчтөн бол одоогоор алга байна. Ер нь бол хүнд хүн бол байна. 7 хүнд хүн байна. За хүндөвтөр хүн 59 хүн эмчлэгдэж байна. За 263 хүн бол хөнгөн гэсэн зэрэглэлтэй хэвтэж байна. Гэхдээ хөнгөндөө энэ бол бас цаашдаа хүндрэх эрсдэлтэй ямар нэгэн архаг суур өвчтөй ийм хүмүүс байгаа. Тэгээд нийт хэвтэж эмчлэгдэж байгаа хүмүүсийн маань 79% нь одоогийн байдлаар хөнгөн, за 21% нь бол хүнд буюу хүндөвтөр гэсэн зэрэглэлтэй эмчилгээ үйлчилгээ хийгдэж байна. Тэгэхээр төрөвчлэн одоо бас шинжилгээг өнөөдрөөс эхлээд бас шинэ цэгний ишнэр нэгдсэн байгаа. За өмнө нь бол бас нэг цэг ажиллаж байсан. Тэгэхээр өдөртөө дунджаар хичнээн одоо эргээд нөгөө төрөвчлэн одоо төлбөртөр шинжилгээнд ер нь хамрагдаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд шаардлагатай үед бас яг энэ төрөвчлэн шинжилгээг ер нь авч байгаа лөө. За энэ одоо сүүлийн үед коронавирусын халдвар та бүхэн байна өөрсдөө ч бас харж байгаа ард иргэд маань харж байгаа. Ер нь бол омикроны давлгаа бол улс орон даяар те нэлээд өндөр давлгаатай явж байна. За өвчлөл бол цаашдаа ч бас нэмэгдэхийн прогноз харагдаж байна. За тэгэхээр бид нар одоо яг хөөхлөр зэрэг бид нар одоо өнөөдөр яаж нөхлөр бэлтгэл ажлаа хамгийн гол нь одоо хангах ёстой. Тэтгэл дөрвөө одоо сүүлийн 2-3 жил одоо манай Монгол улс төдийгүй дэлхийн нийтэд энэ ковидын халдвар бол зарим үедээ оргил их өндөр дэгдэлттэй гарч байна. За буцаагаад одоо буураад одоо бид нар үндсэндээ бараг 4 давлгааны ард одоо ингээд явж ш 4 давлгаанда. Тэгэхээр бид нар одоо яг хөөхлөр эрүүл мэндийн байгууллага бол одоо эмнэлгийн тусламжийнхаа бэлэн байдлыг хангах, тэг хүн амаа урьдчилан сэргийлэх одоо өөрөөр хэлбэл эмнэлгийн тусламж өнөөдрийн нөхцөл байдал дээр бол бид эмнэлгийн тусламжийнхаа бэлэн байдлыг хангах, за шинжилгээ үйлчилгээ тэр хүмүүсийнхаа одоо яаж одоо чирэгдэл бөөгнөрлгүйгээр зохион байгуулах тэр чиглэл рүүгээ анхаарч үйл ажиллагаа хийж явж байна. За өчигдрийн хувьд бол та бүхэн бас мэдж байгаа. Бүтэнсэ өдөр нөө шинжилгээний нөгөө том цэг маань үндсэндээ амарсан өөрөөр хэлбэл тэр маань яасан гэхэлэр ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдсэн. Эхний 6 хоног бол поолны ажилласан та бүхэн мэдж байгаа. За тэгтэл яг үгээр өчигдөр нөгөө нэг хоногийн дараа ингээд нөгөө бөөгнөрл нэгдүгürt үүссэн байна. За 20 дугаарт ер нь бол нөгөө нэг хүн амын дунд яасан гэхэлэр айдас төгшөөр одоо нөгөө өвчлөл одоо ер нь нэмэгдээд эхэлчлээ. Би ч одоо шинжилгээ өгчээ, би ч өгчээ, бид нар ч өгчээ гэдэг ингээд аюу хүчтэй бол хандлттай байлаа. За бид нар бол зохион байгуулалтын арга хэмжээг аваад ажиллаж байна. За өчигдөр яг өгөхлөөр дахиад дараагийн шинжилгээний цэгийг одоо нээх асуудал яригдж байна. За тэгэхээр энэ бол аймгийн онцгой комиссийн шийдвэр гарна. За тэгээд тэр чинээсээ байрыг одоо нөгөө хангах хэсэг нь байраа бас олно. Түүнээс одоо шууд бэлэн бидэрт маа гэл ингээд байр бас байжахгүй шүү дээ. Тэгэхээр тэр тухайн үйл ажиллагаа явуулж байгаа эсгүүдийн үйл ажиллагаагийн чөлөөлүүлээд хүсэлтэд тавиад тэгээд бол зохион байгуулалтын арга хэмжээ авж байгаа. Ангисны үр дүнд өчигдөр бид нар арай 17 цаг гэхэд үндсэндээ дараагийн шинжилгээний цэг бол бэлэн болсон. За ариутгал халдваргүйтгэл тэн дээр хийгдэн цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээд за өнөөдөр бол хэвийн үйл ажиллагаанд орсон байгаа бах те та хэд манаас очсон байгаа. Тийм. За тэгээд ер нь бол бид нар зохион байгуулалтын арга хэмжээг аваад хоёр талд бол шинжилгээнийхээ цэгийг байгуулад ажиллаж чинь. За тэгэхээр цаашдаа бол өнөөдөр нөгөө ард эрдэмтэн маань дөнгөж шинэ мэдээлэлтэй дахиад нэг шинжилгээний цэг нэгж байгаа учраас маргаашаас бол бид нар үндсэндээ яах гэж байна вэ гэхээр хуучин шинэ дархнаар нь одоо нөгөө нэг
ялгар нөгөө ийм тогтоогоод өөрөөр хэлбэл англиар тогтоогоод за хуучин дархных нь бол одоо жишээ нь яг тэр Мариагийн сүм дээр гэдэг юм уу те ингэж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах бэлтгэлээ хангаж байна. Өнөөдөр шууд тэгчих гэхээр бас боломжгүй. Яг тэгвэл нэг талдаа хүн их овоорцсон байж болно. Нэг талдаа бүр хөнгүү байхч асуудал гарч ин сая өнөө өглөө бол одоо сая ер нь 11 цаг хүртэл үндсэндээ тэр нэгдүгээр шинжилгээний дахиж нэмж нээсэн шинжилгээний цэг бол ачаал арай гайгүй байлаа шүү дээ. Тэгэхээр одоо бол нэмэгдэж байна. Тэгэхээр бид нар ингээд зохион байгуулалтын арга хэмжээг аваад явж байгаа. Ард иргэд маань яг хөөхлөөр бас тайван дээрэс нь бол нөгөө халдвар хамгааллынхаа дэглэмийг бариад шинжилгээндээ хамрагдаад за ингээд явах боломж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт өрхийн эмнэлгүүд дээр бол яаралтай тохиолдлууд дээр шинжилгээг авж байгаа. Гэхдээ сүүлийн үед бол одоо бас хэтэрхий одоо энэ олон нийтийн хэвлэлийн хэрэгслэр ялангуяа одоо энэ дархаалтын том зар мар дээр бол эрүүл мэндийн байгууллагын ажлаа хийгээч тэгээч ингэж манай эрүүл мэндийн салбарын өөртөө бол өдөр шөнөгүй хөрхий ажиллаж байгаа. Тэр ажилтнууд адилхан тэд нар бас өвдөж байна. Бид нар бүгдээрээ адилхан өвдөж байна. Тийм учраас бид нар бүгдээрээ бас сэргийлэх арга хэмжээгээ аваад тэгээд эмнэлгийнхаа тусламжийн бэлэн байдлаа хангаад ор дээрээ бэлдээд эм тариагаа бэлдээд яаралтай тусламжаа бэлдээд ингээл зохион байгуулалт ажиллах нь бол бидний үүргээ гэж харж байна. Тэгэхээр яг таны ярьсанчлаа одоо яг өнөөдрийн байдлаар өвдсөн одоо эмнэлгийн ажилчид ер нь хэрэг байна. Ер нь цаашдаа хүний нөөц ер нь дутагдaltaй болохоор байна уу? Яаж энэ талаас нь бэ? Ер нь бол өвдөж байна уу? Бид нар одоо бүгдээр л өвдлээ. Манай эрүүл мэндийн газрынхан бол одоо ерөөсөн үндсэндээ 1 сарын 1-ээс хойш бараг 40 орчим хувь нь өвдөжлээ. Бид нар бүгд өвдсөн. Бид нар өвдөд одоо зарим нь 5 хоноод ч ажилдаа орж ийн, зарим нь одоо яг хуу байдлаа хараад хүнийхээ хүнд хөнгөний байдлыг харж агаад би зарим ажилчдад яг 7 хоноод орчих, зарим нь бол одоо бас эмнэлэгт үнэхээр хэвтээд хүнд байгаануудын бид 10 хоногийн дараа оруулъя гэд ингээд төлөвлөд ажиллаж байна. Бид нар бүгд л адилхан яг л ард иргэд ямар байна, коронавирусын халдвар одоо зөвхөн одоо ард иргэдийн дундаас эмнэлгийн ажилтнуудын дунд илүү өндөр одоо бас явж байна. За тэгээ өнөөдрийн тийм өрсөлдөөн нөхцөлд ажиллаж байна. За тэгээ өнөөдрийн байдлаар гэхэд манай эрүүл мэндийн ажилтнуудаас ерөөхдөө өмнөх 7 хоногоо ингээ аваад үзэхээр 3 дахин илүү өвдсөн байна. Би одоо чамд бас энэ судалгааныхаа маягтуудыг бас харуулчих. Тэгэхээр яаж энэ нөхцөл зэрэг ерөөхдөө эрүүл мэндийн байгууллага одоо энэ дэр хинэ бойкаж хаардаг. Ингээд эрүүл мэндийн ажилтнууд 12 сарын сүүлийн 7 хоногт бол 9 хүн л өвдөжсэн. Гэтэл сая одоо нэгдэх 7 хоногт нь 28 хүн өвдсөн. За өчигдөр гэхэд манай эрүүл мэндийн байгууллагаас зөвхөн эрүүл мэндийн газар дээрээс гэхэд 8 хүн өвдлөө. Нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвөөдөөс гээд ингээд яхад бол 50 гаруй хүн өвдөж байна. Тэгэхээр энэ бол одоо бас өвчлөл өндөр байгаа. Эрүүл мэндийн ажилтнууд өөрсдөө ч эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Дээрэс нь ар гэр бүл одоо бас хүмүүстэй энэ хавталж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тодорхой хэмжээний өвчлөл бол өндөр байна. Тэгэхээр бүгдээрээ иргэд маань орчин сэргийлэх арга хэмжээгээ аваад дархлаагаа дэмжиж халдвар хамгааллахаа дэглэмийг бариад ингээд одоо энэ омикроны халдварын эсрэг бол дарханчууд бүгдээрээ хамтдаа бид нар тэмцэх ёстой л гэж ойлгож байна. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр бас нэмэлт дархлаажуулалт 4-р зөнгөө ажлууд бол хийгдэж явж байна. Сая газар дээр нь очиж үзлээ. Тэгэхээр ерөөхдөө бас иргэдтэй бас юу гэж уриалж хэлмээр байна. Зарим иргэд бол за энэ ковидыг тусчвал те заавалж гол вакцины хийлгээд ах шаардлагагүй ч гэдэг юм уу. Ийм ойлголтууд ер нь бас иргэдийн нүд байгаад байна. Тэгэхээр та яг мэрэгжлийн хүний хувьд бас иргэдтэй зөвлөгөө өгөх. За уучлаарай. За ер нь бол 1-р тун дээр манай Тархан уул аймаг өнөөдрийн байдлаар 65894 хамрагдсан. За энэ бол сайн хамралт. За 2-р тун дээр бол 64285. Энэ бас сайн хамралт. Бид нар бол одоо хүн амынхаа тунд бараг 80 орчим хувьтай хамруулсан. Зорилтод насандаа шүү дээ 18-аас дээш наснда. Нийт хүн амдаа гэхээр энэ бол нэг 62 64 хувьтай л байгаа. Гэтэл яг зорилт наснда бол бид нар 85 86 хувьтай хамруулна гэдэг бол энэ сайн үзүүлэлт гэж харж байгаа. Нөгөө талдаа 3-р тунд бол бид нар 32045. Өөрөөр хэлбэл 2-р тунд хамрагдсан хүмүүсийн маань 50% 3-р тунд хамрагдсан. За тэгэхээр бас бас хамрагдаад явж байгаа энэ нөгөө сайн дурын үндсэн дэр гэж байгаа учраас иргэд бол бас алгатаа цогтой янз бүр л орж ийн. Гэхдээ саяны омикроны халдвар илүү одоо нөгөө ард иргэдийн дунд дэлгэрсэнтэй холбоотойгоор хүмүүсийн вакцины хамрагдах гэдэг бол маш сайн нэмэгдсэн. Ер нь бол угаасаа энэ вакцины өөрөө бас халдварлах юу шууд одоо халдварыг тасалж чадахгүй. Гэхдээ яг хүндрэх эрсдэх одоо нөхцөл байдлыг бол 80 орчим хувиар бууруулж чадж байгаа шүү дээ. Тэгэхээр бол вакцинд орох нь гарцаагүй ерөөсөө халдвар төвчнөөс сэргийлэх 3 төрлийн арга зам байгааг нэгдүгээр арга зам дээр л бол вакцин байгаа шүү дээ. Тийм учраас бид вакцинтай хамрагдах хэрэгтэй. За тэгээ өчигдөр оройны байдлаар бол 1400 орчим хүн
дөрөвдүгээр тунд хамрагдсан байна. Одоо өнөөдөр ч гэсэн ингээ хамрагдаад явж байгаа. Иргэдийн идэх бол одоо сайн байгаа. Үнэхээр одоо бас вакцинд хамрагдаад энэ халдвараас сэргийлгээд ингээд явж байгаа. Ер нь бол ор өвдөөгүй хүмүүс бол бас байна хүн амын дунд. Тэгэхээр тэр хүмүүс яаж нөхөр халдвар хамгаалахад эдмийг сахиж дархлаагаа сайн дэмжиж гин. За тэгээд бусдад хавтлуулах асуудал бол сарцсангуй арай өөрийгөө сэргийлж чадж гин гэдэг асуудал байгаа байхгүй юу? Тийм учраас ер нь боломж байгаа юу бол байгаа. Гэхдээ бид нар энийг заавал тусах шаардлага бол байхгүй. Одоо зарим хүмүүс ингэж ярьж байна. Оо цаг хугацааны асуудал юм бэ нүү? Угаас энэ ковидэр өвдөх чинь ер нь бол цаг хугацааны үгүй. Уг нь өвдөхгүй байх тусмаа сайн. А үнэхээр өвдвөл дараа нь бид нар хүндрэхгүй дахиад дараа нь ковидын дараах лонг ковид гэдэг юм уу одоо энэ удаан хугацааны үргэлжлэх энэ асуудал маань өөрөө бас асуудалтай учраас аль болохоор өвдөхгүй байх нь хамгийн чухал шүү гэж бас иргэдтэй хэлмээр байна. За тэгэхээр ерөөхдөө бол ковидын нөхцөл байдлын талаар мэдээллийг иргэдтэй хүргэлээ. За 1-р сарын 11-ний өдөр бас аймгийн онцгой комиссийн хурлаас за хэдэд язгааралтуудыг бол ерөөхдөө зохион байгуулсан байгаа шүү дээ. За мөн иргэдтэй хандаж бас одоо удахгүй болж байгаа сарчны байрыг цомхон гэр бүлийнхаа хүрээнд хийхээ моралгыг төвшүүлсэн. Тэгэхээр бас яг одоо мэрэгжлийн байгууллагын хувьд нөхцөл байдлыг та бүхэн маань өдөр тутамдаа мэдчихээн те. Тэгэхээр иргэдтэй бас хандаж юу гэж уриалгыг одоо хэлмээр байна. За одоо болка юм байна. Чи энэ прогнозыг бас давхар харчих тий. Тэгээд энэ бид нар нөө халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэр гэдэг ийм моделлийн аргаар одоо тооцоолоод одоо манай дархан Монгол улсад эрдэмтдийн баг ажиллаж байгаа шүү дээ. Ер нь бол одоо энэ өвчлөл хэдийн хугацаанд нэмэгдэх үү? За хэдийн хугацаанд оргил үедээ очих уу? Хэдийн хугацаанд одоо очиод эргээд одоо буурах уу гэдэг ийм математик загварчлалын одоо бид нар аргаар бас бодож байгаа л да. Тэгээд бид нар одоо өчигдөр бол энэ прогнозоо тогтоож гаргаж ирсэн. За тэгээд энэ өвчлөлийн тохиолдлууд ингээд өгчтэй өгөгдлөөр ингээд тоогоо өгөөд за тэгээд энэ тодорхой энэ өвчлөлийн бодит тохиолдлоо харуулад тэгээ оргил үе маань одоо хизээ болохоор байна вэ гэж бид нар одоо бас харж үзлээ өчтөр одоо ингэ прогноз хийгээд тэгтэл өвчлөлийн одоо бодит тоог харуулж байгаагаар одоогийн өгж байгаа энэ өвчлөлийн тоогоор харуулад үзэхээр 1 сарын 27-оос 2 сарын 7-ны хооронд өдрүүдэд манай Дархан улаан аймагт өвчлөлийн оргил үе байхаар харагдаж байгаа. Бидний хийсэн энэ зүгээр энэ сэр гэдэг энэ судалгааны аргаар ингээ хийгээд үзье. За тэгээ эмнэлэг твэтэлтийн оргил үе нь хизээ байна вөхөр яг цагаан сарт тавцаж байгаа. 2 сарын 2-наас 2 сарын 10-ны хооронд эмнэлэг твэтэлтийн оргил үе өндөр байна гэдэг ингээд прогноз бид нар гаргаад харсан. Тэгээд энэ математик тооцоололоор ингээд батлагдсан тохиолдол оргил үедээ хүрэхдээ ер нь бол өдөрт бол нэг 2000 орчим тохиолдолд хүрэх магадлал тун айхтар бас ингэж гарч байгаа. Тийм учраас бид нар энийг ухтуулад явах гэхлээр ерөөсөө хүн амынхаа нөгөө хөдөлгөөн сэргэжилтэндээ анхаарах хэрэгтэй, халдвар хамгааллын дэглэмэндээ анхаарах хэрэгтэй. Одоо хүмүүс нөгөө цагаан сар гэдгээрээ аюух нөгөө бөөгнөрөх олж холуулаа осны газар очих дэлгүүр хоршоо цагаан сарын бэлтгэл энэ төргээд одоо магадгүй бид нар би ойрын үед дэлгүүр мэлгүүр орох болох мэдэхгүй байна. А зөвхөн ер нь бол байгаа. Тийм учраас яг бид нар ч нөгөө манайхан ч өвдснийхаа дараа л одоо ингээл асуудлыг ингээл айгүйх төвлөрөөд ингээд байгаа болохоос өвдөхөөсөө бид яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр айгүйх анхаарах хэрэгтэй байгаа. Тийм учраас яг хөөхлөөр одоо хүн амын дунд хүүхдүүдийг бүр гадаа гаргамааргүй байна. Надад бол одоо тэгж ер нь бол бид нэр харж байхад бол хүүхдийг хөтлөөд ингээд айл амтнаар очиулаад ингээд ах дүүнрээр нь явуулаач гэдэг юм уу эсвэл одоо ингээд явуулаад байхад бол бас асуудалтай байна. Тийм учраас хүүхдийг бол бөөгнөрүүд одоохондоо нэг энэ төр тоглоом бол нэг жоохон азанчих хэрэгтэй байна. Зүгээр ухамсараараа заавал одоо дөрөөс ингээд хаах хэрэгтэй шүү, хаан шүү гэдэг ах биш. Ер нь бол өөрөө бас бид нар гэр бүлийнхаа хүрээнд хүүхдүүдэд хамгаалахын тулд тоглоомын талбайгаар оруулахгүй байж болж байна. Зүгээр гатаа агаарт бол яг зүгээр 5-10 минутаар гарах бол байх бах. Гэтэл нийтийн ингээд төвлөрсөн хүн амын дунд кино, жүжиг, наадам тий одоо ингээд дугуйланч гэдэг юм уу энэ мэн дээр бол одоо бас эцэг эхчүүд болгон анхаарч хэрэгтэй байна. За эсэргийлэх арга хэмжээг авчих хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь бол энэ хүн болгон маска зөөмөр байна. Одоо сайн нэг хэсэг бол ингээд омикрон гарахаас өмнө бол хүмүүс энэ тарханд бас маскны хэрэглээ бас жоохон алга цог боллоо гэдэг хүмүүс ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр олонний ам ортоо гэдэг шиг тэгэхээр зэрэг бид нар маска тогтмол зүүжмээр байна. Одоо яг ийм омикроны ийм өндөр давлгаа байгаа үед 2 цаг тутамдаа болж игэл чадвал маска сольж хэрэгтэй. Яг л би ханиалаа та ханиалаа энэ ханиасан бүх вирус чинь одоо гадагш агаар цацагдлаа эргээд одоо энэ маск чинь бохирдоо. Тийм учраас бол энийг бол одоо бас нэг 2 цаг тутамдаа боломжтой бол сольж явах хэрэгтэй. За алтан байгууллага дотор бол бие биенийхээ өрөөгөөр орох бөөгнөрөх энэ асуудлыг бол одоо манай байгууллага гэхэд өчтөр шуурхаа дээр бид нар үүрэг чиглэлээ өгсөн. Ер нь бол бити бөөгнөрөөрөө ер нь бол аль болохоор тархуу сэрүү байгаараа тэгээд нөгөө халдвар авсан эрсдэлтэй хүн байгаа бол маш хурдан тусгаарлагдаад бусдтай халдвар тараахгүй байх нөхцөлийг бол анхаарах хэрэгтэй байна. Тэрний оронд ханаагаад яваад идэг, ханаагаад ажлаа хийгээд идэг, эсвэл ханаагаад худалдаа наймаа идэх ч юм уу ийм байдлаар ингэх бол бас айгүй зохисгүй байгаа. Тийм учраас энэ дээр бол энэ
халдварын шинж тэмдэг хоолоо ам өвдөхтэй ханиалгах, шингэн нус гоожих, баг зэрэг халуурах, чихүүдс хүрэх, үе мөч өвдөх ийм шинж тэмдгүүд илүү давмгаалж байгаа учраас хэрв ийм шинж тэмдэг илрүүд өөрийгөө маш хурдан тусгаарлаад гэртээ байгаад дулаан байгаад хоол ундаа идээд үрхэн эмчтэй одоо хандаад шинжилгээ хийлгэнгүүтээ эмээ вакцин аваад уух ч юм уу ийм асуудлаар бол одоо манай дарханчудаас туршлагатай өөрсдийнхээ эрүүл мэндийн төлөө бөгөөд миний эрүүл мэндээс нийтийн эрүүл мэндээс одоо бидний эрүүл мэнд хамаарч байгаа учраас бүгдээрээ бас хамтраад энэ омикроны халдварын эсрэг бол бас тэмцэж хамтарч одоо бас сэргийлэх хэрэгтэй байна гэдэг зөвлөмөр байна. За баярлалаа. Тамийн газрын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа үзэгч та бүхэндээ хүрлээ. Тэгэхээр дараагийн дугаар хүртэл түр баяртай.